одоо яадгүй гэхээр эмжээрээ залгахдаа энэ зүрж байгаа энэ хэсэг нь өөрөөр хэлбэл энэ даавны эмжээрийн өргөнтэй адилхан бахаар яг болдог. За зүрж байгаа энэ хэсэг гэдэг маань одоо өөрөөр хэлбэл хоёр эмжээр маань ингээд зүрж байгаа хэсэг. Ингээд зурж байгаа хэсэг. Энэ зурж байгаа хэсэг давхар хэмжээр дээр ч адилхан аргыг ашигладаг, дан хэмжээр дээр ч энэ аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл бид нар 2 инчийн өргөнтэй одоо зурсан байгаа шүү дээ хэмжээрээ. Тэгэхээр энэ 2 инчийн өргөнтэй зурсан байгаа мэй чинь 2 инчийн өргөнтэй бид нар хэмжээрээ зурсан байгаа мэй чинь энэ зүрх хэмжээ маань яах нь бас яг 2 инч байдаг байх нэ. За ингээд одоо нөгөө цаатлын эндээс ийшээ нэ 2 инч. За энийг ингээд тэмдэглэчихье бүгдээрээ. За тэгэнгүүт яах нь яг энэ 2 инчээр нугалаад энэ давууга хайчлаад авчна. За тэгээд нөгөө зүрж байгаа хэсэг маань ингээ 2 инчээр зүрчдэг байна. За тэгээд үүнийгээ залгахдаа за энэний дагуу ингэж диагоналдуулаад зурчээ. Тэгээ яг энэ зураас нь дээгүүрээ дараа нь очно гэсэн үг. Хөрвөлийн болцсон байгаа. Тэгээ яг энэгээр нь ойноо л гэсэн үг. За би та бүхэнд ойчод харуулъя. За одоо ингээ ойцсон байна. Ингээ ойцсон байна. За үүнийгээ одоо ойдлын үлдээгээд хайчилж аавна. Ингээд. За тэгээ үүнийгээ сайхан дийлгээд эндүүдх юм уу эсвэл гараараа ингээд инхэрт чинь. Унах чинь ингээд. За одоо ойхдоо одоо ингээд яг сайхан таарсан могод нөгөө булан маань бүр яг ингээд ийм гоё таарсан юм. Хэмжээр маань ямар ч юу болсон. За одоо ойхдоо эндээс нь ойхгүй, эндээс нь ойдог. Хичнээн ингэж сайхан таарсан байсан ч гэсэн бид нар ямар нэгэн байдлаар даавуу хөөгдөх найш цаашаа болдог учраас хэрвээ эндээс нь ойчих юм бол эндээ ингэж хунираас одоо ийм үрчиж хунирах магадaltaй гэдэг үүднээс бид нар яах нь нөгөө талаас нь ингэж оёод ийш нь дуусгадаг байх нэ. За одоо та бүхэндээ харуулъя. За одоо яг эндээс нь эхлээд ингэж хөөгд найш нь ингэж ойх гэж байна. Яг нөгөө эхэлж ойсноосоо нөгөө тийш нь ойд явж байгаа. Эмжээрээ залгасныхаа дараа бахад мөн энэ устаагаа сайхан жицуулаад барай явчихна. Ингээд дуусчихлаа. За одоо ингээд сайхан бүх булан маань ингээд гарцсан байгаа. Ингэж ойсон бид нэр одоо араас нь ингээ булангаа харах юм бол нэг иймэрхүү маягтай харагдана. За ингээд эмжээрээ сайхан наашин болгоё. За ингээ булан маань ийм сайхан цэвэрхэн гарах нэ. За ингэж цэвэрхэн гаргасан булангаа одоо бид нэр яах вэ гэхээр цааш нь ингэж эргүүлж нэг нугалаад эмжээрээ тэр чигээр нь за тэгээд дагуут нь ингэж нугалаад ингээд сайхан гараараа хөөртөө орчино. Бид нар энэ удаадаа одоо бүх юма гараар аль болохыг хийхийг зорж байгаа учраас эхний ээлж нь бид нар гараар хэрхэн хөдөргөө эмжих вэ гэдгийг зааж өгнө. Гараар хөдөргөө эмжих нь оюутлын машинаар хөдөргөө эмжихээс бол илүү маш гоё болдог байгаа. За энэ булан гаргахтаа бас яадгүй гэхээр одоо энд ийм давхарлаас нуглаас үүссэн маш нөгөө булангийн чинь тэгвэл ард талд нь энэ давхарлаас нуглаасыг үүсгэхдээ энэ талд нь нөгөө талд нь гаргаж өгдөг. Тэгэхээр булан тэр чигээр одоо гоё ийм цэвэрхэн гарч өгдөг байх нэ. За одоо ингээ хараарай та бүхэн. Энэ талдаа нуглаас байна. Өнгөн талаас нь харуул нуглаас маань энэ талдаа байна. Тэгэхээр ингээ хажуу талаас нь харуул эмжир маань ийм гоё овоож таваагүй. Энэ тэндээ овгор тавгор биш ийм гоё цэвэрхэн гарах нэ. За яг ингэж бариад бүгдээрээ одоо гараар ойцгоё. За тэгээд бид нэг өмнө хаваасан дээрээ ашиглаж исэн далд хаваасан дээрээ ашиглаж исэн 30 номерын хар утсан мөн яг тэр тэгэхэд ашиглаж исэн зүйтэйгээ ингээд мөн ардлын эмжээр эргүүлж явахдаа бас ашиглаж болох нэ. За зүгээ яг энэ эмжээрнийхээ цаагуур ингэж зэнглаасаа оруулаад ингээд одоо зэнглаасаа нууж штэ энэ цаана. За тэгээд ингээ ойно. Энэ одоо маш амархан ойдл бид нэр
бараг бүх зүйл дээр л энэ нөхөх ойдлыг ашигладаг байгаа. За та бүхэн хараарай, ингээ оёд явна. Дор нь хөвөртөгч гэдгийн за ер нь бол яг эмжээр эргүүлж оёхдоо бол бид нар энэ ойдлыг ашигладаг. Нэг талаар бас нөхөх ойдлч гэж хэлдэг байгаа. За яг эмжээрнээс гаргаж ирснийхаа харалтаа яг энэ доорн цааталт нь ингээ хатгаа яваад. Тэгэхээр энэ нөгөө ойдл маань маш гоё цэвэрхэн гардаг. Ер нь ийм энэ зөвхөн одоо арын хэсгээ цааталтаа нэвт зүгээ гаргахгүй зөвхөн арын хэсгээ одоо цулхай арын даавуугаа цулхайтайгаа хамт авч явж байгаа. Өнгөнийхөө даавуу руу ерөөсөө орохгүй. Тэгэхээр бас нөгөө цааталтаа өнгөн талтаа ерөөсөө утас гарахгүй учраас бас их гоё цэвэрхэн болдог. Ер нь хүмүүс бас энэгээр энэ эмжирээ буюу гараараа ингэж эргүүлж оёхыг бас хийлүүд үздэг л дээ гоё цэвэрхэн хэмжинэ гэдэг. За тэр ингээд нөгөө ямар ч ойд харагдахгүй. Зөвхөн ардталтаа энэ эмжирээ ингэж нугалсан ойд. Тэгээ нугалсан ойд маань бас маш гоё цэвэрхэн. Бид нар бас эмжээрэн дээрээ энэ хавчигч эмжээр баригчдыг ашиглавал бас их амар байдгийн. Тэр дор нь гараараа засаад яваад байхгүй шууд ингээд оёд явчихна. Та бүхэн хэрвээ энэ байхгүй бол нөгөө хүүхдийн үсний пад хавчаар ашиглаж болно. За эсвэл одоо нөгөө модон хөрх хавчрууд байдаг шүү дээ. Тэрийг бас ашиглаж болно. За бүр ашиглахгүй байсан ч болно. Тэгэхээр энэ бол зөвхөн таны өөрийн сонголт хийх юм а хэр хөнгөвчлөх вэ гэдэг. За энэ төгсгөлд ирэхдээ бид нар яг зангилаагаа нуух вэ гэж. Зангилаагаа бид нар за цааш нь ингэж хадгалаа. За энэ цааталт нөгөө бүр ойдлоо. Ойдлын энэгээр ингэж гаргаж ирээд түр зүр хавчаараа авцсан ч болно. За ингэж гаргаж ирээд за энэ нэг хайхтар хүчтэй татахгүй. Тэгтээ баг зэрэг ингэж татаад мөн одоо нөгөө зүүндээ 2 ороод биш үү утсаа бид нар ингэж 2 ороогоод за ингээд хэрвээ утас чинь богинохон байгаа гэвэл 2 ороогоо шууд зүүгөөс суглаад авчих. За тэгээ ингээд ойчно. Ингээд зангидчихна. За энэ зангилаг бол бид нэр заавал цааш нь энтер хийх шаардлагагүй. За ингээд тасчихнаа.